линх амгалаг тэр одоо давааг ингээл харцгын даваг даваал ингээ яж хат бас баярлжсэн. За ингээл тий ахыхаа даваг давж байна да гэдэг ч юм уу. Тэгээ амгалан ч өөрөө ингээл сайхан ингээ баярлаа явж байгаа хүртэл нүдэнд харагдаад. Ер нь бол яг хуу бүхийг сайн тий он ч одоо бүхийг жинхэнэ сонирхогч тий бас дөнгөж сонирхож ингээ өнцгөр нь хардаг бас дөнгөж одоо аваар гарслангуудыг таньдаг тий манай үтгэж танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс бол сайн ойлгохгүй нэг бүх наадмаар болдгийн цагаан сараа нэг бүх болдгийг тий тэрийг бол мэднэ тэгээд түрүү зүрт барилдаж байгаа хүмүүсээ мэднэ. Цаашаа бол манай зүг танихгүй ч юм байгаа. Жинхэнэ одоо үзэж сонирхдаг хүмүүс бол ингээл аран гажиж явж байсан, хаанч явж байсан. Энэ одоо дүү тий уг нь бол заа юм байгаа шүү дээ гэх юм уу. Тиймэрхүү юм ярихаар ч бас сайхан санагддаг. Бас хэдийгүй ч гэсэн хүмүүс бас тэгж бодд юм байна. Тэг хүлээдэг юм байна. Намайг тэгж байгаа юм чинь тэгэл энэ Батөлзий одоо нөгөө том цол авсан хүмүүсийг одоо бүгдийг л хэлж байгаа шүү дээ. Энд чи одоо бас тий 5 жилийн өмнө гэдэг чинь бас л сайхан цолоо батлах тий ахиулах ч юм хүн ер нь цол авсан цолоо ахиулах тэрийг батлахыг л бодож барилдаг тий. Тэгээд тэрний чинь дараа нь 1004 барилцсан. Тэгээд тэр цолтойг барилцсан бол бүгдээрээ бас оноолт моноолт ам шал уурвал явчихна. Тэгээд бас ахиулагч боломжгүй. Тэр дээр нь бас тэ чимэг нэмэж явах дорож одоо чимэг нэмэх ч юм уу ийм асуудал байсан л ах. Тэгээд одоо бодож байхад ер нь бол болох юм болдог. Тэгээд цаг хугацаа нарай болоогүй байгаа юм ч юм уу гэж хаяа боддог шүү дээ. Тэ. Одоо бид нар чинь ер нь бол ийм байгаа шүү дээ. Нөгөө үндэсний төв соёлд одоо ингээл одоо тээж яваа гэсээ оролцож явж байгаа тэ нэг одоо төрлөөр нь ингээл үндэсний хөрн барилдаал одоо хүүхд тогт морин унаал уралдаал явж ирсэн. Тэгэл Монголын хамгийн том баяр бол одоо үндэсний баяр наадам те. Одоо энэ цагаан сар этнэр 2 3 баяр ба шүү дээ тийм ээ. Тэгээ энэ сайхан баяр дээр гол нь нөгөө нэг ингээд цаад утгаан бодох юм бол тэр тасалдах хэсгүү те. Тэгээ наадлаа бодох юм бол одоо зөвхөн миний амжилт ч юм уу айлсууд тэнд нэг шүүгэрс хүмүүсийн амжилт энэ чинь бас зүгээр нэг жилийн хөдөлмөр шиг ингээл хүүхд тохоосоо барилдаж ирсэн тэр өдрөөс ахгуулаад хийж гол одоо хөдөлмөрийн л үр шим баг. Хүн нэг өдөр сайн барилтан тэрийг цааш нь ахиулаа явах тий бас ахиулахгүй ч юм янз янз л юу байх шүү дээ. Эрт бас тэр цол амжилтанд хүрсэн хүмүүс ахиулаад авраг гарсан заа дархаа авраг дая авраг дархаа авраг гэж явж байгаа тий. Тэнтэй адилхан тэгэл юм бол янз янз л байгаа л та. Тэгээ тухайн үеийн одоо наадын бас нэг миний нэг баярлж байсан хараад бас нэг бахархажсэн зүйл бол энэ инх хамгаалаа одоо харцаг одоо 6 авч ирсэн. Тэгээ яг бид нар чинь цол өгнө тэгэл дотор нь бодож байгаа юм чинь тэгэл нөгөө хүн болоо жахан бас начин цолны даваа 3 удаа 5 давцсан байсан. Тэгэл инх хамгаалаг тэр одоо давааг ингээл харцгын даваг даваал ингээ яж хат бас баярлжсэн. За ингээл тий ахыхаа даваг давж байна да гэдэг ч юм уу. Тэгээ хамгааламж өөрөө ингээл сайхан ингээ баярлаа явж байгаа нөхцөл нүдэнд харагдаал. Тэгэл тэнд чи одоо цол авч байгаа залуучууд ингээл бүрнөөрөө бас баярлал явж яг л нааданд барилдаа цол авч байгаа шүү шүү дээ. Тэгэл тухайн үедээ бол нэлээд бас тийм юутэйс одоо бол харьцангуй гайгүй бас ингээд Монгол улсын ерөнхийлөгчөөс бас насчин цолны одоо тий цол өмнөхөө гардаж аваад тэр бас арай илүү тайвшрах ч гэдэг юм уу. Тэгээд одоо цаг хугацаанд ирэхээр одоо тэгээд болох байлгүй дээ гэсэн бодоол очиж байгаа шүү дээ.